Хүний эрхийн үндэсний комиссаас хүний эрхийг хамгаалах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлчид болон төрийн бас байгууллагын төлөөллийг хүний эрхийн төлөө хүндэт тэмдгээр шагналаа. За энэ телевизийн гүйцэтгэх захираас сэтгүүлч Ундрах Жаргаланд зуны мэдээ сонины ерөнхий эрхлэгч сэтгүүлч Отхон Баяр тэргүүтэй 10 байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулснаар цаашдын ажиллах урам үүрэг хариуцлага болж байна гэдгийг тэд тооцоолж байна. Хэвлэлийн үрэлэнгийн гүйцэтгэх захирал доктор Мөнх Мандах, хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа, телевизийн гүйцэтгэх захирал сэтгүүлч Ундрах Жаргаланд, зуны мэдээ сонины ерөнхий эрхлэгч сэтгүүлч Отхон Баяр, Фэк Зэгмэн сайтын эрхлэгч сэтгүүлч Цэрэн Долгор, Гэр бүлийн радио 104.5 FM-ийн сэтгүүлч сэтгэл судлаач Баясгалан, Хүйсийн тэгш эрхийн төвийн хүн худалдаалах гэмтгэргийн хохирогч хамгааллын хөтөлбөрийн удирдагч Цогцолмаа, Хүйсийн тэгш эрхийн төвийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн удирдагч Хишиг Баяр, боловсролын давлгаа төрийн бас байгууллагын тэргүүн Инхбат, хуульчдын албаны гишүүн судлаач Галбаатар нарыг шагнан урамшууллаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн өөрийнх нь мөн чанар бол хүний эрхийг хамгаалагч, сэтгүүл зүйн, ёс зүй, хариуцлагатай байдлыг бол дэмжихийн чиглэлд ажилладаг. Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн туршлага ажлын үр дүнг маань бас үнэлж энэ хүндтэй шагналыг өгч байна гэж ойлгож байна. Бид шийдэл авчрахыг хүсэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд бид үеийнгийн дээрлэлтийн эсрэг нэг мөрцийг тавья гэдэг цуврал сурвалжлага нэвтрүүлгийг хийгээд нэгдсэн формыг зохион байгуулад талуудыг цуглуулад холбогдох хүмүүсээс амлалтыг авсан. Одоо эргээд түүнийхээ үр дүнг за хөрсөн дээр яаж хэрэгжиж чинь амлалтаа одоо нэхэж сурвалжлана. 2010 оноос эхлээд зохион орчинд хүний хувийн мэдээллийг хамгаалах, зохион орчинд хүний эрхийг хангах чиглэлээр нэлээд олон тооны судалгааны өгүүлбэр нийтлэл бичиж мөн нөлөөллийн ажлууд нэлээд хийжсэн. Бас энийг бас үнэлсэн болов гэж бодож байна. 2026 онд бидний төлөвлөлт хийж байгаа ажил бол хүний эрхийн кейс гэдэг яг ийм тодорхой. Гэхдээ энэ дээр одоо бид нар бас зөвхөн сонин бол хүн бичдэг биш, бас яг хүний эрхийн кейсийг үзүүлдэг видеогоор гэдэг ингээд бас арай агсан түвшинд гаргаад энэ ажлаа хийж хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд бид нар яг одоо би нэг удаагийн болонтой байхгүй. Түүгээр дамжуулж хүн өөрийнхөө нэг ямар нэгэн түүхийг яриа түүгээр дамжуулж нийгэмдээ би хүний эрхийг ингэж зөрчдөг юм байх шүү. Энийг анхаарай гэдэг мессеж өгөхийг хичээдэг. Тэгээд тэр контент маань багадаа 300 мянга дээдлэн сая гаргасан юм хандлттай байдаг. Тэгээд хүмүүсийн хэлдгээр энэ шагнал миний шагнал биш, миний хамт олонний шагнал гэдэг шиг бид нар энэний төлөө байнга ингэж сар болгон тогтмол ингэ гаргаж ирсэн. Тэгээд маш их баяртай байна. Би одоо тэгэл ер нь авч бол хамгийн том шагналыг л одоо авчихна гэж өнөөдөр бодож байна. Тий, яг уу бид нар бол нөгөө хүүхэд рүү хандсан контент хийдэг. За тэгээд ер нь бол хүүхэд рүү бид нэр ерөөсөө тийм хүүхдийн нас сэтгэл таарсан тийм контент байдаггүй. Тэгээ энийг одоо бий болгохын төлөө янз бүрээр л одоо тэмцэж ирлээ. Эдгээр бол ардчлалын нэг тулгуур баг нь байдаг. Үндсэн хууль төсвийг бэхжүүлэгчд байдаг. Мөн хүний эрхийг хамгаалагчд байдаг учраас хүний эрхийн үндэсний комиссаас сайн ажиллаж байгаа, салбартаа тэргүүлж байгаа, дуу хоолой болж байгаа, хүний эрхийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа энэ сэтгүүлчдийг урамшуулъя гэдэг юм байдлаар шийдсэн.